Амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Энэ бол мэдээж эрүүл мэнд, эрдэнэт хүний амнаас үлээ. Харин автомашин нь бидний өдөр тутмын хэрэглээнд тооцогдох болсон энэ үед зам тээврийн ослоос суулж дэлхий дээр олон мянган хүн алтан амиа алдсаар байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх тусам зам тээврийн ослын тооч бас нэмэгдэх хандлагатай байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Манай улсад 1929 онд 20 автомашин зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан бол өдгөө 620,661 автомашин зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаагаас 66% нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Тиймээс ч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үзлэг онцлогоог тогтмол хийж, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Манай улс 1956 оноос жилд нэг удаа орон даяар нэгдсэн журмаар авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллого хийж, энэ үеэр тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг үзэж, тоо бүртгэлийг шинжилэн хөтлөх, татвар хураамж, замын сан бүрдүүлэх, даатгал хийх зэрэг ажлуудыг богино хугацаанд компаничлах хэлбэрээр зохион байгуулж ирсэн түүхтэй. Тавиад оны сүүлээс автомашиныхаа техникийн байдалд нь хяналт тавьж ирсэн байгаа. За энэ хяналтыг бол тавьдаг үндсэн арга уламжлалт аргатай. За энэ арга нь бол улсын хэмжээнд үзэж тоолох систем гэдгийг бол хэрэгжүүлж ирсэн байд. За энэ нь бол юу гэсэн үг вэ гэвэл автомашиныг үзээд за энэ улсынхаа одоо мал тоолдог шиг машина тоолдог ийм систем юм байна. За үзэхдээ бол техникийн хувьд бол бүрэн бүтэн байдлыг тэр үзэж байгаа хүний ур чадварт тулгуурлаж хүнээс шалтгаалж үздэг, хүн үздэг байсан байна. Жишээлбэл тоормосыг үзнэ гэх юм бол автомашин явуулж хагаад тодорхой хурд авалт хийлгэж хагаад тоормослоо за бүрэн бүтэн хэсэгт нь бол үнэлэлт үйлд гаргадаг байсан. За 1999 онд автоэрийн тухай хууль батлагдаад энэ хуулиар бол тээврийн хэрэгслийн техникийн байдалд хяналтыг бол бусад улсуудын жишгийн дагуу техникийн хяналтын үзлэг хэлбэрээр хийх одоо тухай автоэрийн тухай хуулинд заалт орсон юм байна. Өнөөдрийн байдлаар авто тээврийн үндэсний төв төрийн эмчит үйлдвэрийн газрын харьяа Улаанбаатар хотод 3, орон нутагт 22 салбар, нийслэлийн тээврийн газрын 1, нийт 26 техникийн хяналт үзэлгийн төвүүд жилийн турш тасралтгүйгээр ажиллаж байна. Энэ манай нийслэлийн хэмжээнд бол одоо онцлогооны 3 салбар байдаг. Түүнээс манай сонгон харгадаг салбар нь бол одоо 3.5 тонноос дээш даацын одоо ачааны машинууд ордогоор онцлогтой. Манайх бол нийт бол онцлогооны одоо 5 шугам байдаг. Үүний одоо баруун Европын стандартын 3 шугамтай. Энэ маань бол одоо байгуулагдаад 10 жил болж байна. Мөн шинээр одоо засгийн газрын одоо улсын хөрөнгө оруулалтаар манай Солонгосын 2 шугам одоо шинээр суурилагдсан байгаа. Энэ бол 2013 онд ашиглалтаар одоо бол үйл ажиллагаа бол хэвээ өгч байна. Манай онцлогоо нь бол одоо бүрэн хүчин чадлын даацынхаа хувьд бол одоо өдөрт 1500 машин үзэх хүчин чадалтай.
Тээврийн хэрэгслийн тоо жилд 20 гаруй хувиар нэмэгдэж 2013 онд тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 673,106 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 428,020 буюу нийт тээврийн хэрэгслийн 63.5% нь техникийн хяналтын үзлэгт амрагдсан байна. За техникийн хяналтын үзлэгийн Улаанбаатар хотын салбар төвүүдэд 2003 оноос эхлээд бол камерын хяналтын систем суурилуулсан. Энэ Улаанбаатар хотын Баян зүрх, Сонгой архин, Баян гол дүүргийн салбарууд дээр бол камерын хяналтын систем суурилуулж, эндээс бол тухайн техникийн хяналтын үзлэг бол технологийн гормын дагуу хийгдэж байгаа хэсэг болон очир дарааллыг бол энэ камераар шууд хянаж байгаа. 96.3-тай хамтран ажиллах гэрээний дагуу энэчнээс очир дараал баг байгаа тохиолдолд хэрэглэгчид мэдээлэл хүргэж ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг хийхдээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болох хортой нөлөөллийн хэмжээг илрүүлэх экологийн үзлэг. Авто тээврийн хэрэгслийн хийцийн онцлог ба техникийн байдлын шаардлагад нийцэж байгааг илрүүлэх эргономикийн үзлэг. Тээврийн хэрэгслийн эд анги аюулгүй байдлын болон ашиглалтын шаардлагад нийцэж байгаа байдалд үзлэг хийдэг. Манай үзлэг ажиллагаанд бол өдөрт бол 250-аар 250 машин харж байгаа. Жолооч нарт маань анхаарах зүйл бол үзлэгт орохдоо бэлтгэл хийхгүй орж ирж байгаа хандлага их гарч байна. Зүгээр л явж байгаа л миний хугацаа болж гинүү гэж гинт ороод ирдэг. Уг нь бол автомашинаа хяналтын үзэлжилд нэг үзэж байгаа учраас эндээ бэлтгэх ёстой. Манай техникийн хяналтын гэлцэн техникийн хяналтын үзлэг мэдээлэл технологи тоног төхөөрөмж гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай тоног төхөөрөмж гэлцэн онцлогооны төвүүдийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон хэвийн ажиллагааг графикийн дагуу засвар үйлчлэгээ хийдэг. Би нөт 8 сард онцлогонд орсон. Тэгээд энэ жил бас жолооч байгаа үүрэг хариуцлага амсгарлаад бас техникийн аюулгүй байдал замын үйлдвэрийн дүрмийг баримтлаад энэ жил бас машин онцлогонд оруулж байна. Тэгээд нийт жолоочтой хамт жилгээд бас замын үйлдвэрийн дүрмийг баримтлаад машин зэрэгээ цаг тухайд онцлогонд оруулж байгаарай. Би ингээд намрын урагцанд гарах гэж байгаамаа. Тэгээд тэрэг техникээ ингээд аюулгүй байдлыг шалгуулад онцлогоогоор оруулаад улсын бодлоонд гарны Төв аймгийн сангийн аж ахуйнуудаас холхон явдаг болохоор тэрэг техникийн бүрэн бүрэх байдлыг үзүүлж ингээд онцлогоогоор ороо явж байгаамаа. Төрийн үйлчилгээг түргэн шуурхаа явуулах, нээслэл хоттой техникийн хяналтын үзлэгийн ачааллыг бууруулах зорилгоор тус төвийн захирлын 2014 оны тэг 3 тоо тушаалаар ажлын өдрүүдэд уртсгсан цагаар болон амралтын өдрүүдэд техникийн үзлэгийн төвүүдийг ажиллаж байхаар шийдвэрлсэн нь иргэдийн цаг завыг хэмнэсэн үр ашигтай ажил болсон юм. Нэгэнт техникийн хяналтын үзлэг хүмүүст үйлчилдэг үйлчилгээ юм болвол амралтын үед нь бид амрахгүйгээр хагасаа бүтэн сая өдөр ажилладаг болсон. Тэгэхээр жилийн турш тасралтгүй энэ ажиллагаа явагдана. За Улаанбаатар хотуудад өглөө 8-аас оройны 20 цаг хүртэл явагдаж байна. Улаанбаатар хотын бол 3 салбартай нийт 7 шугамтай. Ер нь ачааллыг тооцоод үзэх юм нэг шугамн дээр бол өдөрт бол нэг 60-аас 100 тээврийн хэрэгсэл орох хүчин чадалтай байдаг. Тэгээд ингээд үзэх юм бол өдөрт нэг 1000 тээврийн хэрэгслийг бол бид нас Улаанбаатар хотод бол техникийн хяналтын үзэл ачааллын жигд гормоор бол үзэх боломжтой юм байна. Тийм учраас техникийн хяналтын үзлэгийг бол засгийн газраас орох хугацаа, үн тарифыг тогтоосон. Энэ үүний дагуу бол иргэд аж ахуйн нэгжүүд бол тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт орох. Энэ бол ачаалал үүсэхгүй байх маш том боломж юм байна. Автотээврийн үндэсний төвөөс 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн замын цагдаагийн газартай Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй автотээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утаандах хорт бодис
зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсхийг тодорхойлох, техникийн хяналтын үзлэгт тогтоосон хугацаанд хамрагдаагүй болон хамрагдсан боловч тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн арга хэмжээний хүрээнд оюутан сурагчдын хичээлийн шинжил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг зочин явагчдын хөдөлгөөн ихсэж мөн Улаанбаатар хотоос орон нутг руу явах чиглэлүүдэд дөрвөн чиглэлд хяналт шалгалтын постыг гаргаа ажиллуулж байгаа. Энэ постууд нь бол Төв аймгийн Баян Чандман, Баян Цогт, Эрдэнэ сумдад гарч байгаа болон мөн Говьсонбөр аймагт гарч байгаа юм а. Шалгалтын хүрээнд техникийн хяналтын үзлэгт ороогүй болон орсон ч стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг зогсоох, садуулах, шаардлагатай тохиолдолд зөвшөлтийг арилгуулan зам үргэлжлүүлэн замын хөдөлгөөнд оролцуулах, шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг садуулах хүртэл арга хэмжээ авч байна. Тээврийн үндэсний төв нь нийслэн самын цэгийн газартай хамтран 8 сарын 15-наас эхлэн 9 сарын 15-ныг дуустал одоо Төв аймгийн Баян Цогтсон буюу Заны бааз дээр шалгалт хийж байна. Үүнээс газар дээр нь одоо тээврийн хэрэгслүүдийг үзлэг онцлогонд нь оруулж тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн хэсгүүдийн газар дээр нь харилцаж тэгж явуулж байна. Авто тээврийн үзлэг хяналтын цар хүрээг тэлэн ажиллахдаа орчин үеийн дэвшилтэд техник технологиг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ухаалаг системийг ашиглах улс нь манай улс аль ч салбарт дэлхийн жишгээр ажиллах улсныг харуулж байна. Замын цагдаагийн байгууллагатай полиц рейдер багжин дээр биднээс энэ тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгтээ орсон уу юу гэдгийг бол тогтоож өгч байна. Нийслэлийн хөдөлгөөнд удирдлагын төвтэй хамтраад тээврийн хэрэгсэл бол тэр улсын дугаараар нь одоо хөдөлгөөний зөрчил гарахт нь тухайн тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгтээ орсон уу юу гэдгийг мөн хамтдаа тогтоож байна. Нийслэлээс гарсан одоо чиглэлүүдэд техникийн хяналтын үзлэгийг биднээс явуулын хэлбэрээр хяналт шалгалтыг хийж байна. Гэх мэтчлэнгээр бол бусад мэргэжлийн байгууллагатай биднээс энэ техникийн хяналтыг үзлэгийн хяналт шалгалтын ажлыг хичмэдээ зохион байгуулж байна. Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх төр журмын дагуу нийслэлд замын цагдаагийн албан хаагчид полис рейдер багжаар зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа бөгөөд уг төхөөрөмжид техникийн хяналтын үзлэгийн талаарх мэдээллийг оруулж өгснөөр жолооч цагдаа нарын үл ойлголцлыг багасгаж үйлдэлийг хэлбэрчилж өгчээ. Үүнээс гадна өрн телефоны оператор компаниудтай хамтран техникийн хяналтын үзлэгт орох хугацаа хэдэрсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчдийн гар утсанд бичил захидал хэлбэрээр сануулгах, мэдээллийг хөргүүлэх, техникийн хяналтын үзлэгт орох хугацаа болон хууль, түүнтэй дүйцүүлэн гаргасан дүрм журмын заалтын талаарх мэдээлэл өгөх www.transdept.gmail www.smartcard.gmail болон автод орцоо ухаалаг гар утасны аппликейшнийг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системийг ашиглан улс хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих уламжийг бүрдүүлэх үүднээс GPRS төхөөрөмжийг суйрлуулад багагүй хугацаа өнгөрсөн байна. 2012-оос 2016 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгалтсны дагуу хөдөлгөөний удирдлагын хяналтын төв байгуулагдаад ажиллаж байна. За одоогоор хяналт тавиад 6 сар орчим болж байна. Нийт хот хоорондын зорчигч тээврийн 804 тээвэр хэрэгсэлд одоо байршлах төхөөрөмж суйрлуулад байна. За энд бол манай дээр энэ мэдээллүүд бол одоо тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, байршил,
Тэгээд хөдөлгөөрийнх нь төлөв нь ассан байна уу, унтарсан байна уу гэх мэдээллүүд манай энэ дээр мэдээлэгдэж байгаа. Цаашлаад энэ бол жолоочтой мэдээлэл солилцоод байх. Тэгээд түлшний дайчиг ерөөсө бусад нэмэлт төхөөрөмжөд суйрлуулад тухайн тээврийн хэрэгслийн мэдээллүүдийг аваад авах боломжтой юм аа. Одоо жишээ нь гэхэд бол энэ дээр тэр 37 99 гэсэн тээврийн хэрэгсэл явж байна. Энэ бол Төв аймгийн Баян Чандамнаас 1.3 км-ийн зайд одоо Баян Чандам өнгөрөө явж байна. Эсвэл Харах шүү өнгөрөө 1.3 км-ийн зайд 66 км/цагийн хурдтай явж байна. Хөдөлгөөр нь асцсан байна гэдэг ийм мэдээлүүд өгч байгаа. Ийм байдлаар ерөөсө бүх тээврийн хэрэгслийн мэдээллүүд энэ дээр хянагдаад явж байгаа гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмд заасан хурдны хязгаартай мэрэгшсэн жолоочтой тээврийн хэрэгслээр үйлчилэх нь зорчигчдын амнаас, эрүүл мэндийг эрсдлээс хамгаалж байгаа нэгэн чухал алхам болж байгаа өгөөд байршил тогтоох төхөөрөмжийг суйрлуулснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тогтмол хянаж, аюулгүй байдлыг хангуулан, цаг агаар болон гэнтийн осол, саадлын үед тээврийн хэрэгслийн байршлыг тогтоон, шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай агуулмж бүрдүүлж өгч байгаа. Замын хөдөлгөөний дүрм дээр бол бүх төрлийн зам зорчиг тээвэрсэн бол 70 км/цагаас хэтрэхгүй явах хурдтай, хурдны заалттай. За тэгээд одоо бол яг энэ дээр ингээд хурдын манахаас бол одоо хэтрүүлэх юм бол энэ дээр ингээд мэдээлэл өгдөг. Тэгээд жолоочтой холбогдоод хурдаас харуулж яваарай, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваарай гэдгийг сануулад ийм арга хэмжээ аваад явж байна. Жишээ нь одоо энэ дээр ингээд хурд хэтрүүлэлтгээд 74 км/цаг гараад ирж байна. Энэ бол саяын тэр юуг нь гаргадаа нөгөө түүхээр нь ороод энэ 74 км/цагийн хурдтай гэхэд Төв аймгийн Лүнгээс 5.8 км-ийн зайд 5902 гэсэн жолооч хурд хэтрүүлсэн байна гэдэг мэдээлэл энэ дэр ингээд гараа явж гин гэсэн. Тэгээд ямар жолооч барьж хэн гэдэг жолооч барьж явж гин. Тэгээд тэр мэдээллүүд нь бол манай энэ дэр ингээд гарч ирээд хурдыг бол нэлээд одоо яг тэмцээд яг одоо замын хөдөлгөөний дүрмэнд заасан заалтнууд нь бариулж явж байгаа. Ингэснээр бол хөдөлгөөний аюулгүй байдалд бол нэлээд нөлөөтэй зохих хувийг эзэлдэг. Эрдэнэт хүний амнаас гэдэг юугаарч орлуулшгүй эрхэм зүйл. Тэр тусмаа манай улсын 5 хүн тутмын нэг нь автомашинтай улсан өнөө үед хүн амын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд автотээврийн үзлэг, хяналтыг улам сайжруулах болсон нь аргагүй юм. Энэ удаагийн дугаараараа шинчиллийн засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд ухаалаг системийг автотээврийн салбарт хэрхэн ашиглаж байгаа болон автотээврийн хяналт оншилгооны салбарт гарч буй өөрчлөлт шинжилтийн талаар бэлтгэн хүргэлээ.